Монгол хүмүүсийн хамгийн нууц өвчин юу гэ? Тэр хэд одоо ингээд тэр хэд гинэ? Тэр хоёр хамт унтаж байгаа ч гэсэн бие сэтгэлээрээ хол байдаг. Ягаад тэгэхээр тэр хоёрт дотн харилцаа байхгүй. Ягаад гэдэг гаднаас нь харахаар ингээд гэр бүл, ажил, хүүхөөд тэ хүүхдээ унтуулчаад араас ч очиж гэдэг юм уу те. Ингээд ямар нэгэн асуудал байгаа боловч яг ясам дээр тэр хоёрт дотн харилцаа байхгүй. Дотн харилцаа, тэврэлт, үнсэлт те. Одоо бүр ингээд заримдаа одоо бүр хитрхи яарсан дотн харилцаа одоо ингээд зөвхөн углаад болох ч юм уу те. Тэгэхээр үгүй хос гэдэг болвол тийм байх ёсгүй те. Одоо эмэгтэй хүнийг өдөөхөд жоохон хугацаа орох хэвээр. Эрэгтэй хүнийг ч гэсэн эмэгтэй хүнийг өдөөхөд хугацаа орж байгаа бол эрэгтэй хүнийг ч гэсэн өдөхөд хугацаа орох хэвээр. Тэгэхээр эрэгтэй хүнийг өглөөнөөс ахуулаад одоо тэ ажилдаа явсан цагаас нь ахуулаад одоо өдөж эхлэх нь эмэгтэй хүн яг тэр өдөөтөлтөнд давхраас орж явна. Тэгээд орой болсны дараа яах вэ гэхээр тэр хоёр дотн харилцаанд орох хэвээр. Тэгсэн чинь манай хосуудад ерөөс юм байхгүй. Хамт унтж байгаа хэрнээ энэ асуудал ерөөсөө алга байна. Зарим нь бүр хоёр талд унтж байгаа одоо. Нэг нь томьёогоо аваад унтж байгаа, нэг нь багыгаа аваад унтж байгаа. Ингээд хүмүүс маш их ингээд ойрхон байгаа юм шиг хол байгаа юм шиг ойрхон байна. Тэгэхээр энэ ерөөсөө хос хоёрын монгол хүмүүсийн одоо толгойн өвчин болсон байна. Үүнийг эдгээр өөрсдөө тайлбарлахдаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ талаар хосууд ерөөсөө ярьдаггүй. Яагаад ярьдаггүй вэ гэхээр одоо муу амлаад яах юм бэ те? Угаасаа бусад хосууд яг адилхан байгаах, адилхан үр хүүхэдтэй, адилхан ажил амьдралтай, адилхан зээлээ төлж гин те. Ингээд яг адилхан асуудалтай байгаа учраас адилхан ингээд яах юм бэ гэж боддог. No. Үгүй. Тэр ерөөсөө тэр асуудал юм биш. Асуудал чонд байгаа. Нөхөрт чинь байгаа. Тоо хоёрт хоёуланд нь байгаа. Нэг хүнээс болсон буруу гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр аль нь хүчин чармаалт гаргах ёстой байдаг. Тэгэд юу гэж боддог вэ? Хэрхэд нарийн зүйлд анхаарал яах юм маргааш болыг нөгөөдөр болыг дандаа ингээд хойшин тавьдаг. Үгүй ерөөсөө ингэж хойшин тавьж болохгүй. Хүний энэ дотн асуудлыг ерөөсөө хойшин тавьж хойшлуулж болохгүй. Та хоёр анх танилцахдаа ямар байсан? Яаж биеийн лүгөө догтлжээлээ? Яаж биеийн лүгөө мессеж биччихжээлээ? Энэ харилцаа чинь одоо ингээд нэг удаандаа тий ингээд алга болоод эхлэхээр ингээд нэг тийм жирийн амьдрал нэг roommate гэж ярьдаг тий. Нэг хамтран амьдрдаг хүмүүсийн хооронд одоо шилждэг. Ерөөсөө хин харилцаа руу орж болохгүй. Яагаад гэхээр энэ харилцаа салалтаар, уйтгар гунигаар сэтгэлээ уудлаагүйгээс үүсдэг. Тэг сэтгэлийн хин дуудлах юм. Найзтай уудалж байгаа, энэ цаана арх ууж байгаа тий одоо ингээд арх ууж байгаа, вино ууж байгаа, эсвэл араар тавилт явагдаж байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн том асуудал юм аа. Одоо ингээд сүүлийн үед ажиглаад байхад одоо тий ингээд ийм дэлхийн нийтээрээ тий зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн нийтээр маш том асуудал болсон баг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэцгээе, хэдүүлээ тий аз жаргалтай, урт удаан сайхан гэр бүлийг бүтээцгээе. Хэрвээ та нэг бүтээмээр байх юм бол одоо тий миний рилийг дагаарай, одоо намайг сонсоорой. Би бол intimacy coach байгаа. Намайг Ариуна гэдэг. За тэгээд та нартай хамгийн сайхан гэр бүлийг цогцлоохын тулд хичээж байна. Тэгэхээр би хичээн, та бас хичээн. Тэгэхээр аль нь хичээн, таны нөхөр ч гэсэн мэдээж хичээн. Тэгэхээр хичээхийн тулд танд юу хэрэгтэй гэхээр танд дараалал хэрэгтэй тий одоо ингээд хичээлээгээд би хичээгээд та хичээхгүй бол болохгүй. За та хичээлээгээ нөхөр чинь хичээвэл бас болохгүй. Тэгэхээр аль нь хичээн зүтгэл гаргаж энэ болгон чинь дараалал степ буюу одоо ингээд шат дараалал хэрэгтэй. Шат дарааллаа мэдхгүй бол надтай холбогдорой. Би бол intimacy coach Ариуна.